За өглөөний минь хамтдаа үгийн цагийн төлөө залбирцгаая. Агуу эрт эзэн бурхан минь та өглөө бүр амьд бүр хөтөлбөрийн цагийг эхнээс нь дуустал нь хамт байж ариун сүнсээрээ дамжуулан удирдах итгэлийн ханд үстэй өгөө өгж өгөөрөө дамжуулан эзэн та алдарших болтугай. Энэ бүгдийг таны хайртай хүү Иесусийн нэрээр гон залбирцгаалаа. Амен. За хамтдаа үргэлжлүүлэн Матай 13-ын 33 дугаар ишлэлийг хуваалцъя. За би эндээс дуудъя. Тэрээр өөр нэгэн сургаалт зөвлөл тэдэнд айлдан Тэнгэрийн хаанчлал нь хөрөнгө мэт яваа. Эмэгтэй түүнийг авч 3 хэмжүүр гурилт хийхэд энэ нь бүхэлдээ эсдэг юм гэвэ. Амен. За энэ ишлэл нь бол сургаалт зөвлөлөөр дамжуулаад тэр гурилын эсгэж байгаа эсгэгчийн тухай ярьж байгаа боловч эсгэгчээр зүйрлээд Бурхны хаанчлалын дотоод нөлөө болон өөрчлөх хүчийг харуулж байна. Тэгээ эсгэгч буюу эсгэлэн гэж нэрлэе. Энэ эсгэлэн хүч бол Бурхны хаанчлал дотор явагддаг бяцхан зүйлээс бүхнийг одоо өөрчилдөг хүчийн тухай бас энэ хэлж байна. Тэгээ Иесус өмнөх ишлэлд гिचийн өрний зүрлэлээр Тэнгэрийн хаанчлалын Бурхны хаанчлалын тэр өсөлтийг дүрслэн харуулсан бол энд энэ эсгэлэнгээр дамжуулаад энэ сургаалт зөвлөлөөр Бурхны хаанчлалын дотоод нөлөө хувиргалтыг бол харуулж байна. Эсгэлэн бол бас жижигхэн зүйл. Та бид нар бол эсгэлэн гэвэл дороож үл их амархан ойлгоно. Гурлыг эсгэдэг дороож гэж ярьдаг. Эсгэгч гэж ярьдаг. За ийхүү эсгэгч нь бол альва тэр гурлыг бол маш түргэн хугацаанд эсгэж өсгөж томруулдаг шиг. Эсгэгч мэт энэ Бурхны хаанчлал бол Бурхны үг, итгэл, ариун сүнсний хүч хэр дамжуулан ажилдаг гэдэг зүйлийг харуулсан. Тэгээ хүн, гэр бүл, нийгэм дотроос нь өөрчлөлдөг. Тухайд л энэ эмэгтэй ба эсгэлэнгийн зүйрлэлээр дамжуулаад даруухан болж хүчтэй тэр дүр зургийг бол биднэрт харуулж байна. Нэгэн эмэгтэй 3 хэмжүүр гурилд эсгэлэн хийжээ гэж дурдсан. За эмэгтэй бол даруухан өдөр тутмын амьдралд байгаа хүнийг дүрсэлсэн. За гурилаар юу дүрслэв? Дэлхийн хүн төрлөختөн бидний амьдрал. За дараа нь эсгэлэнгээр дэлхий хүн төрлөختөн нэс гадна Бурхны үг ариун сүнсний нөлөөг бол эсгэлэнгээр дамжуулан дүрсэлж харагдаж байна. За энгийн зүйл дотор жижигхэн тэр анзаарагдах зүйлсээр асар том өөрчлөлт авчирдаг болохыг бол энэ сургаалт зөвлөлөөр бол харуулж байна. За эсгэлэнгийн нөлөөний тухай хуваалцъя. Тэр дотроос хувирах хүч юм. Эсгэлэн гурил тиймэгц гурлыг нэвт эсгдэг. Энэ нөлөө бол дотроос эхэлж байна. Тэгэхээр хүний зүрх сэтэл зан чанараас эхэлдэг гэдгийг бол дүрслэн зөөрлөн харуулсан.
За Бурхны хаанчлал гадаад дүр төрхөөр биш, дотоод өөрчлөлтөөр хэмжигддэг. За Бурхны үг бидний бодлыг бол өөрчилж идэг. За мөн ариун сүнсний нөлөөгөөр бидний хүсэл, зан чанарыг бол ариусгадаг. За эсгэд итгэл бол бидний амьдралыг шин чиглэлд бол хөтлөн дагуулж идэг. Тэгэхээр Бурхны хаанчлал бол гаднаас ирдэг хүч биш, харин дотор оршдог хөдөлгөөн юм аа. За бүхнийг нэвт эсгдэг гэдэг энэ үгийг маш хүчтэй тэр Бурхны хаанчлал нэг хэсэгт бас бүр бүхэлд нь өөрчилдөг, нөлөөлдөг гэдгийг бас зөвлөе хэлсэн. За Бурхны үг амьдралын бүх хэсэгт хүрч байдаг. За гэр бүл төрн, гэр бүл дотор бол хайр, уучлал. За бидний ажил дээр бол шударга ёс. За нийгэмд бол тэгээд амар тайван нэгүсэл авчирч байдаг. За чуулганд ариун байдал, эв нэгдлийг дамжуулан илэрч байдаг юм аа. За бидний амьдралд хэрэгжүүлэх зүйлс юу вэ гэвэл Бурхны үгийг зүрхэндээ энэ эсгэлэн мэт хийцгээе. Бурхны үг та бидний бодлыг, сэтгэлийг айчмаар өөрчилдөг юм аа. За ариун сүнсний ажилд нээлттэй байцгаая. Ариун сүнс таны амьдралыг дотроос нь хувирганаа. За хаанчлалын нөлөөг бусдад түгээцгээе. За та өөрөө бусдын дунд эсгэлэн байж чаднаа. Хайр, итгэл, амар тайвнаар орчныг нийт эсгэгч шиг байцгаая. За итгэгч хүн орчиндөө байнга нөлөө үзүүлдэг байх ёстой. Өөрийгөө биш, Христийн сайн мэдээг түгээдэг, Христийн үннийг түгээдэг нэгэн байцгаая. Амен. За тэгээ өнөөдрийн энэ хүү суралцсан ишлэлээ дүгнэх юм бол эсгэлэн болсон итгэлтэйгээр амьдрцгаая. За Бурхны хаанчлал бол чимээгүйхэн эхэлдэг. Тэгээ дотроос ажиллаж байдаг хүч юм аа. За эцэстээ бүхнийг өөрчилдөг хүч болдог. Та бидний итгэл, амьд, тэгээ ариун сүнс бидний дотор байж Бурхан биднийг гэр бүл, ажил, чуулган болон нийгмийг бидний амьдралаар дамжуулан өөрчилж чаднаа. Энэ өөрчлөлт хүч нь Бурхны хүч бөгөөд түүгээр дамжуулан бид хийж чадах болно гэдгийг харуулж байна. Амен. За хамтдаа залбирцгаая. Бурхан эцэг минь, таны хаанчлал бидний зүрхэнд өнөөдрийн үүссэн энэ эсгэлэн мэт үйлчилж бидний бодол, үг, үүсийг дотроос нь өөрчлөх болтугай. Таны үгийн нөлөөгөөр бусдад амьдрал амар тайван итгэл авчрах эсгэлэн байлгаарай гэж Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Эзэн алдаршгэ.